Google Classroom цувралын 9-р бичлэг. За энэ удаагийн бичлэгээр хэдүүлээ pupil гэдсэн дээр одоо юу гэдэг талаар илүү дэлгэрэнгүй харъя. За өмнө нь бид нар багш шинээр нэмэх одоо талаар үзсэн. За ингээд мэйлийн бичээд авчиж болно. За мөн сурагчийг ч гэсэн мөн ингээд авчиж болно. Нэмж болно. Мөн Classroom кодо буюу энэ стрим дээр байгаа. Энэ кодоо ингээд явуулаад бас авчих боломжтой. За үүнээс гадна энэ доор болоод ингээд сурагчдын ингээд жагсаалт харагдаж байгаа. За энэ дээр ингээд нэг нэгээр ингээд сонгож байгаа хүүхдүүд рүү одоо эсвэл олныг нь сонгож байгаа бөөнөр нь мэйл явуулах эсвэл хасах. За эсвэл одоо ингээд идэхгүй болгох гэсэн одоо ийм сонголтуудтай чимээгүй болгох. Тэгээд мөн одоо нэг хүүхдээр ингээд дараад ороход одоо таны өөрөө чинь явуулсан бүх үнэлгээнүүдээр нь хэдэн удаа ямар үнэлгээнүүд авсан, өмнө ямар комментүүд явуулж ирсэн. За тэрийг над нэг харах боломжтой. Жишээ нь энэ дадлага над руу явуулсан байхад нь одоо би одоо үнэлгээ өгөөгүй юм шиг тийм үү те. Энийгээ бас ингэж хараад үнэлгээгээ өгөөд ажиллах боломжтой. За ингээд 3 гээд өгсөн байна. За энийг ингээд сонгоод return гээд одоо ингээд үнэлэх боломжтой. Ийм ба. Одоо ингэж юм бол ингээд 3-аас 3 авсан. Тэгээ 4-өөс 3 авсан. За энэ дээр бол одоо үнэлэгдсэн. Гэхдээ энэ assigned гэдэг нь бол над руу юмаа явуулааг өгч шалгуулахаар одоо хүүхдүүдэд юмаа явуулааг байна гэсэн үг. За тэгэд мөн одоо маш олон даалгавар бол энд бол над шалгуулахаар өгсөн юмнууд нь одоо юу байгаад байгаа. Тэгэд миний өгсөн оноонууд нь юу байгаад байгаа. Мөн над руу ерөөсө явуулж чадаагүй. Тэгээ одоогийн байдлаар одоо хийгээгүй байгаа юмнууд нь юу байгаа юм те. Одоо хугацаанд дуусчаад ах энэ хүүхд ингээд миссийн буюу алдаад өнгөрөөсөн юмнууд нь юу байгаа бэ гэдэг одоо бүх зүйлүүд нь одоо эндээс харах боломжтой байна. За тэгээд энэ суман дээрээ дараад буцаад энэ хүүхдийнхаа юу руу орчин үндсэн хэсэг рүү ороод за энэ дээр дараад буцаад өөрийнхөө үндсэн класс руу орчих байна.